Орой мэндэ за хүүхэд залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Хоёрт бичлэг оруулсангүй. Өнөөдөр та бүхэндээ Монгол орныхоо ойн сангийн талаар, ойн нөөцийн талаар тодорхой хэмжээний мэдээлэл хүргье. За ингээд бичлэгтээ тухлан сууж таалан болгоно. Манай Монгол улсын ойн сан 12 сая га хязгаар байдаг. Нийт нутаг дэвсгэрийн 11% орчмыг эздэг. Ой мод гэдэг бол дэлхийн нүүр сүчлийн буюу агаарын бохирдлыг бууруулж цэвэр агаарыг бэлгэлж хүчил төрөгч үйлдвэрлэгч ганц их усүр нь байгаа юм а. Манай улсын ойн сангийн нийт талбай 84.9%-ийг нутгийн хойд хэсэгт тархсан шилмүст болон навчтай эзэлдэг. Тэр нь одоо хаагур байх гэхээр завхан, аранга, хөвсгөл, булган, хинти гэх аймагуудаар ихэнх нь байдаг. Мөн 15.1%-ийг нутгийн өмнөд хэсгээр говь цөлийн бүсэд байдаг. Тэр нь болохоор заган ойздаг. Монгол орны Сибирийн их тайга, Төв Азийн хээр цөлийн торгон заагт уур амьсгалын эрс төр нөхцөлд тархан ургах тул байгалийн аясаар тэлэх ургах нь одоо нэг хязгаарлагдмал байдаг. Ойн бүтээмж өсөлтийн хувьд бага, ойн төмөр, хөнөөлч хэв болон өвчин үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий эмзэгхэн экосистем юм а. Мөн гол мөрний усны нөөцийг зохицуулах, хөрсний илэгдэл, эвдэрлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингэх, амтан ургамал, бичил битний амьдрах тааламжтай орчныг бүрдүүлэх, мөнх цэвдийг тогтоон барих, сөлжилтийг сааруулах зэрэг экологийн өндөр ач холбогдолтой байдаг. Манай орны ойн талбай хэмжээ нийт газар нутгатайгаа харьцуулахад бага боловч нэг хүнд ноогдох ойн талбай 3.7 га байдаг. Дэлхийн дунджаас 0.154 гагаар илүү байдаг. Монгол Улсын их хурлын 2015 оны 49 дэх тогтоолоор төрөөс ойн талаар баримтлах бодлогыг одоо баримтлан гаргасан байдаг. Үүнд нь ойг хамгаалахад чиглэсэн менежментээс ойг нөхөн сэргийх, ойжуулах замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, зүй зохистой тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежмент шилжих зорилтыг дэвшүүлж байсан. Дэвшүүлж байгаа одоо ч гэсэн тэр нь үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол орны нийт ойн 83.1-ийг одоо хамгаалтын бүсд авсан. Үүнээс 16.9%-ийг нь одоо ашиглалтын бүсд авсан байна. Ашиглалтын бүс гэхээр нь одоо мод бэлтгэл гэх мэтэд ашиглахыг хэлнэ. Мөн түүнчлэн Монгол орны ойн нийт нөөц нь 1,245,000 10.4 сая метр куб бөгөөд үүнээс 78.5%-ийг нь шинс, 4.9%-ийг нь нарс, 9.4%-ийг нь хуш, 0.23%-ийг нь гацуур, 0.2%-ийг нь жодоо, 617%-ийг нь хус, 0.18%-ийг нь улаас, 0.5%-ийг нь улаангар, 0.14%-ийг нь заган ой тус эзэлдэг. Ой мод бол нөхөн сэргээгдснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бохирдол, доройтлыг явцыг хязгаарлан, улмаарт хэдгээрийн хор хөнөөлийг арилгаж, байгалийн урган төрхийг сэргээх боломжийг хангахаас гадна үйлдвэрлэлийн түүхий эдийн нэн чухал нөөц болтгоо. Тийм учраас ой модоо хүүхэд залуучууд та бүхэн хамгаалж хайрлаж явах хэрэгтэй. Ялангуяа намрын үйлрэлд ойн төмөр их гардаг шүү дээ. Энд тэнд ой модоор зугаалж явахдаа ил гал гаргаж ер нь болохгүй. Загаал гарлаа гэж бодоход түүнийгээ заавал бүрэн гүйцэд унтрааж авах хэрэгтэй шүү. Ойр бичлэг хийгээгүй жоохон төсөөрсөн байх шүү. За тэгээд манайд лайк and subscribe дараарай. Дараа дахиад сонирхолтой бичлэгүүд хийж оруулнаа.